зээл байгаа иргэд зээл олгож буй арилжааны банкудад зээлийн шимтгэл олгож 0.5%-ийг хөөцөлдөг. Тэгвэл уг асуудлаар шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гадраас хэрэг нээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. За ингээд нэр бүхий 9 банкудад тус бүр 20 сая төгрөг торгох шийтгэл оногдсон юм. Тус судлаар бид яг одоо шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гадраас тодорхойлж байна. За шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэр бүхий 11 банкудад хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж явуулсан. Ингээд 9 банкудад 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдсон. Энэ тал дээр эхлээд мэдээлэл авъя. За манай газарт бол одоо 2022 оны 5 сард энэ банкнууд нь зээл олгосны шимтгэл гэж авж байгаа нь бол хэрэглэгчдийг хохироож байна гэдэг гомдол ирсэн байгаа. За энэ гомдолтой холбоотойгоор бидний зүгээс өдөртөмжтэй хяналт шалгалтын ажлыг арилжааны нэр бүхий 11 банкн дээр бол явуулахар болсон. За гэвч одоо арилжааны банкнууд маань одоо хяналт шалгалт хийх боломжгүй гэсэн бичгийг бол бидэнд ирүүлсэн. За үүнтэй холбоотойгоор нэр бүхий 11 банкнд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 6 сарын 15-ны өдөр эхлүүлсэн байгаа. За 6 сарын 15-ны өдрөөс хяналт шалгалтын ажлыг явуулаад 2022 оны 8 сарын 12-ны өдөр бол хийж дуусгасан өнгөрсөн 5 дахь өдөр. За зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас одоо зээлдэгчийн төлж байгаа 0.5-аас 1% шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа одоо зээлийн өргөдөл мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй бодит зардалтай нь уялдахгүйгээр тогтоосон нөхцөл байдал бол илэрсэн. За энэ нь одоо орон сууцны хөнгөлөлтөд ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-аас 1%-аар тогтоосон. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 4.4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харьцлах эсвэл хэрэглэгчийг хууль ёсоор хохирох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн байгаа. За ийм учраас одоо зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр одоо 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж ажиллаа. 9 банкн дээр одоо торгуул ногдуулсан байгаа. 11 банкнд шалгалт хийгээд яагаад 9 банкнд одоо торгуул ногдуулсан бэ гэхээр Чингис хаан банк болон үндэсний хөрөнгө оруулалтын банк нь сүүлийн 2 жилийн хугацаанд энэ ипотекийн зээл бол олгоогүй юм байна. Тийм учраас ипотекийн зээлийн үйл ажиллагаа явуулсан энэ 9 банкн дээр торгуулийн арга хэмжээ авсан. Мөн одоо нэр бүхий 9 банкнд зээл олгуулалтын шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож харилцагчтай байгуулж байгаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч за зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж одоо 30 хоногийн хугацаатай улсын байцаагчийн албан даалгаврыг бол хөргүүлээд ажиллаж байна. Банкуудын 0.5-аас 1% зээлийн шимтгэлээ ер нь яг хэрхэн тайлбарлалт юм бэ? Одоо энэ хэрэг бүртгэлнийгээ шалгаад 20 саяар торгууллаа шүү дээ. Тэгтээ өөртөө юу тайлбар? За өгж байгаа мэдээллийн дагуу тайлбар мэдээллийг бол авсан. Тайлбар мэдээллийн дагуу бол энэ нь одоо зээл олгоход гарч байгаа зардлаа гэж тайлбарлаж байгаа. За гэвч одоо энийг тайлбарлахдаа ямар нэгэн одоо тооцоо судалгаа байхгүй. За мэдээж одоо бид бас одоо хяналт шалгалтын явцад асуусан. Энэ 10 сая төгрөгийн зээл авж байгаа хүн 100 сая төгрөгийн зээл авж байгаа хүн дээр одоо өөр зардал гарах уу гэхэд бол өөр зардал гарахгүй ижил зардал гарна гэдгийг тайлбарлаж байгаа. Тэгвэл ягаад 10 сая төгрөгийн зээл авж байгаа хүнээс авж байгаа одоо зардал 100 сая төгрөгийн зээл авж байгаа хүнээс авж байгаа зардал шимтгэл одоо өөр байгаа вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол үндэслэхүй тогтоогдсон байна гэд энэ дээр бол арга хэмжээ аваад одоо албан даалгавар хөргүүлчихэд байна. За тэгвэл хэрвээ зээлийн шимтгэлийн талаарх гэрээний одоо энэ нөхцөл хүчин төгөлдөр бишээ гэж 20 саяар торгуулчлаа тэгвэл энэ шимтгэл төлсөн иргэн буцаад нөгөө банкаасаа шимтгэлээ буцаан авах боломж байгаа юу? За энэ бол хуулийн дагуу мэдээж одоо энэ хууль бус үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг нотолсон учраас одоо иргэн энэ дээр хүсэлтээ гаргаад энийг бол авах боломжтой гэж үзэж байгаа. Шүүхэд их хэмжээ болох тийм. Тэгэхээр ер нь бол шүүх гэлгүүгээр одоо банкнууд маань одоо манай энэ торгуулийн арга хэмжээ гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрж байгаа тохиолдолд банкндаа одоо хүсэлт гаргаад банкаараа бол нэг шийдвэрлэх боломжтой. За гэхдээ одоо энэ процесс одоо цаашаа үргэлжилж таарна. Банкнуудад одоо 15 сарын
8 сарын 12-ны өдөр энэ албан шийтгэлийн хуудас болон одоо албан даалгаврыг хүлээлгэж өгөхөд ер нь бол гомдол гаргана, шүүхэд гомдол гаргана гэдэг асуудлыг бол банкнууд зүгээс бол тавьж байгаа. Тэгээ энэ эцэслэн шийдэгдсэн тохиолдолд иргэд одоо банкнд энэ асуудлаа хөндөд одоо шийдвэрлүүлээд явах боломжтой гэж харж байгаа. Гадаадын улс орнуудад яг энэ зээлийн шимтгэлийн жишээ ямар байд юм бэ? Манай Монгол улс зөвхөн энэ шимтгэлтэй байдаг юм байна. Яг нь ер нь энэ банкнуудын зүгээс одоо хийж байгаа тайлбар. За мөн одоо бид энэ асуудлыг өдөржингчтэй хяналт шалгалт эхлүүлээд явж байхад мөн Монгол банкны ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн. За энэ хүрээнд банкны зүгээс банкны зүгээс бол энэ бүх орны жишгээр ингэж явдгаа гэж байгаа. Гэхдээ одоо бүх орны жишг 1% юм уу одоо юуны зээл болгосон шимтгэл авдаг байж болно. Хамгийн гол нь хуульд нийцсэн л байх хэрэгтэй. Хуульд нийцсэн зардлаа авдаг байх хэрэгтэй. Энэ 2021 оноос өмнө бол одоо энэ банк зөвхөн одоо хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байсан. За 2021 онд хуулинд бол өөрчлөлт орсон байгаа. Энэ банк эрх ухааны хуулийн этгээд одоо зээлийн шимтгэлтэй холбоотой үйл ажиллагаатай холбоотой хуулинд одоо өөрчлөлт орсон. За тэр хуулинд юу гэж өөрчлөлт орсон байвал банк эрх ухааны хуулийн этгээд харилцагчаас гэрээнд тусгасан шимтгэл хураамжийг төлөвлөж болно гэж одоо орсон байгаа. Төлөвлөх бөгөөд одоо нэг төрлийн үйлчлэгээний шимтгэл хураамжийг давхардуулах авахгүй гэдэг. За уг хуулийн 6-гийн 6-ад банк эрх ухааны хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн үйлчлэгээний шимтгэл хураамжийн хувь хэмжээг үндсэлтэд тогтооно гэж заасан. Тэгэхээр энэ үндсэлтэд тогтооно гэж заасан байхад үндсэлгүйгээр одоо өөрсдөө үндслээ тайлбарлаж чадахгүй байна гэдэг чинь үндсэлгүй л гэсэн үг. Энэ хяналт шалгалт хийлээ. Өөрсдөө үндслээ тайлбарлаж чадаагүй. Түүнийхэн дагуу хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зурулаад тэгээ араас нь бол энэ шийтгэл арга хэмжээ бол аваад явж байгаа. 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргэж ажилласан байгаа шүү дээ. Энэ хугацаанд банкуд хэрвээ одоо нэг зээлийнхаа энэ шимтгэлийг тайлбарлаад хэрвээ одоо нэг үндэслэлтэй гэж үзүүл яах гэсэн юм. Үндэслэлтэй гэж үзэх боломж байхгүй. Энийг бол сая хяналт шалгалтын явцад одоо банкнуудаас бүх тайлбарыг нь гаргуулад материал нь гаргуулж аваад энэ дээр тайлбарыг нь аваад өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг тайлбар дээр нь гарын үсэг зурулаад авсан. Тийм учраас бол үндэслэлтэй гэж одоо дахиж тогтоох боломж байхгүй. За 30 хоногийн хугацаанд энэ зөрчлийн энэ үр дагаврыг бол арилгах ёстой. За энийг хэрвээ одоо арилгахгүй бол бид одоо бас энэ шүүхийн журмаар энийг албатан дараагийн арга хэмжээнийг бол аваад явна. За албан шаардлага биелүүлээгүй бол мэдээж одоо бас торгуулийн арга хэмжээ бас дарах хэмжээг авна. Монгол банк санхүүгийн зохицуулах хороо хоёр бол энэ дээр бас одоо энэ дүрм журм дээр нь ажилдаг. Энэ газруудад бид нар албан шаардлага хөргүүлээд явна. Монгол банктай бол ер нь хамтарсан бас одоо уулзалтуудыг хийхэд Монгол банкнаас энэ дүрм журм дээр нь өөрчлөлт оруулах тал дээр бас ажиллая гэдэг асуудлыг бол аман байдлаар санал яриад явж байна. Банкуд бол одоо жилд хэдэн 100 сая хэдэн тэрбумын ашигтай ажилласан гэдэг сайхан одоо статистик мэдээлэл явж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ их ашигтай ажиллаад байна гэдэг чинь зээлийн энэ шимтгэлээс бас болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ банкудад 20 сая төгрөгөөр торгуул амандуулаад шудраг хийцүү. Яг одоо хэрэглэгчдийн зүгээс иргэдийн зүгээс энэ 20 сая төгрөг бол бага байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн торгуулийн арга хэмжээ. За үүний дараа нэг үр дагаврыг арилгуулах, иргэдийн хохирлыг арилгуулах асуудал бол тусдаа асуудал. Та бүхэн мэдж байгаа одоо бас дээд шүүхтэр очичихсан гомдол явж байгаа иргэний одоо нэхэмжлэлээр үүссэн маргаан байгаа. Үндслэхүүгээр одоо шимтгэл авч яана гэдэг асуудал. За энэ бол 2018 онд авсан зээлийн асуудал юм байлаа. Тэгэхээр 2018 онд бол ямар нэгэн одоо төрөүний хэлдэгчлэн энэ хураамж юм уу шимтгэл төлөвлөх хууль эрх зүйн зохицуулт байгаагүй. Ямар ч хууль эрх зүйн зохицуултгүйгээр энийг авч байсан учраас одоо шүүх энэ дээр шийдвэр гаргаад явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо шүүхтэр цаашаага одоо гаргасан шийдвэрийн дагуу энэ хохирлыг нь бол нөхөн төлөвлөд явах. Иргэд өөрсдөө шүүхэд болон за эхний ээлжинд мэдээж энэ банкнд хандаж таарантай шудраг өрсөлдөөр хэлшинлээ газраас ийм шийдвэр гарсан байна. Тийм учраас бид нар энэ төлсөн хураамжаа одоо буцааж төлөвлөнө гэдэг. За түүний дараа хэрвээ одоо энэ банк зөвшөөрөхгүй байгаа юм уу одоо хүсэлтийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд энэ шүүхээр шийдвүлээд явах боломжтой болно л гэсэн. Шудраг өрсөлдөөний газраас 2011 оноос хойш яг энэ банкуудын зээлийн шимтгэлийн асуудлаар хяналт шалгалт хийж гэлсэн юм билээ. Одоо тэгэхээр 22 он 11 жил өнгөрсөн. Яг энэ 11 жилийн хугацаанд яагаад банкуудын зээлийн шимтгэлийн асуудлыг шийдэж чадахгүй явуулсан юм болов? За түрүүний асуултан дээр бас энэ 20 саяын
төгрөгтэй холбоотой дутуу хариулсан байна. 20 сая төгрөг гэдэг бол бага байна гэдэг иргэдийн зүгээс хэлж байгаа. Гэхдээ энэ бол одоо зөрчлийн тухай хуульд заасан одоо бидний эрх хэмжээ. Тэрнээс биш бид нар одоо ингээд өөрсдийн үзмжээрээ те одоо 200 саяар торгоч хэдэн саяар торгоч гэх одоо боломж бол байхгүй. Хуульд юу гэж заасан тэр хэмжээгээр ингээд торгуул шийтгэлийг бол оногдуулдаг байгаа. За юуны шудраг улс төр хэлшийн төлөө газрын зүгээс бол өмнө 2 удаа энэ яг Монгол банкнуудын энэ зээлийн шимтгэлтэй холбоотойгоор хэрэг үүсгэж хяналт шалгалтын ажил хийсэн байдаг. За эхний удаагийнх дээр нь бол одоо хэрэг шалгалтын ажил дээр одоо процедурын алдаа гарсан байна гэдэг үүднээс банкн дээр шүүхтэр очиод энэ хэрэг хэрэгсэхгүй болсон байгаа. За хоёр дахь удаад нь бол эхнийх нь 2013 онд, дараагийнх нь 2015 онд байсан. За дараагийн удаагийн шалгалтын дээр энэ шудраг улс төр хэрэглэгчийн төлөө газар бол өөрөө зээл авсан хэрэглэгч бишээ, зээлдэгч бишээ. Тийм учраас энэ дээр одоо нэхэмжлэгчээр оролцож байгаа. Энэ дээр ингээд өөрөө хохирогч биш байж орж байгаа нь бол оролцож байгаа нь буруу байна гэдэг шийдвэр шүүхээс бол гарсан юм байна. За энэ удаа бол бид нар мэдээж өмнө гарч ирсэн алдаа одоо дутагдал бол харсан. Тийм учраас ямар нэгэн байдлаар процедурын алдаа гаргахгүй тулд маш сайн одоо энэ дээр бол ажилласан. Тэгээд одоо энэ маань бол бүх одоо процедурын дагуу явагдсан өдөртөмчтэй хяналт шалгалтыг эхлүүлээд дараа нь бол одоо зөрчлийн хэрэг нээсэн зөрчлийн хэрэг дээр зөрчлийн хэрэг нээж байгаатай холбогдуулан энэ нэр бүхий 11 банкнаас прокурорт гомдол гаргасан. За прокурор бол хэргийг цааш нь үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Гэвч одоо дахин дээд шатны прокурорт нь гомдол гаргасан. Үүний дараа хоёр шатны прокурорын гомдол гаргасны дараа энэ хэрэг маань үргэлжлээд ингээд одоо эцэслэн шийдэгдээд тургуулийн арга хэмжээ аваад гардуулж өгчөөд байна. Тэгэхээр энэ шалгалтын асуудал нь одоо зөвхөн ипотекийн зээл дээр явж байгаа. Эсвэл одоо юу гэдэг амьдрал нийт төрийн зээл гэж ярих, хүчний зээл гэх мэт одоо зээлүүд гардаг. Эднэр дээр бас. За ер нь бол энэ банкнууд төр хяналт шалгалт хийж эхлүүлэхдээ бид бол бүх одоо энэ 1% шимтгэл гэж эхлүүлсэн. За гэвч одоо нөгөө банкнууд өдөртөмчтэй хяналт шалгалт хийлгэхгүй байсантай холбогдуулаад зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг бол тодорхой хугацаатай явдаг. Тэгэхээр энэ хугацаанд бид нар бол энэ хийж гүйцэтгэхийн тулд шалгалтынхаа хүрээг бол хумаад яг ипотекийн зээл гэж нэг одоо ангиллыг нь авч үзсэн байгаа. Тэгэхгүй бол энэ банкнууд бол одоо 10-20 төрлийн зээл олгодог. Одоо бизнесийн зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл гэх мэт маш олон зээл олгож байдаг. Энэ бүх зээл дээрээ бол 1% шимтгэл 0.5-аас 1% шимтгэл бол авдаг юм байлаа. Тэгэхээр энэ бол цаашдаа энэ шийдвэр маань одоо ингэ хэрэгжээд эхэлж байгаа. Цаашид бол бүх төрлийн зээл дээрээ энэ үндсэлтэй тогтоо гэдэг асуудлыг бол бид тавьж ажиллана. Яг нь шалгалт маань бол хүрээгээ хумих хугацаанд багтаах үүднээс бол ипотекийн зээл дээр явсан. Тэгээд энэ хуулинд нь заачсан байгаа үндсэлтэй тогтоох үүрэгтэй учраас энэ банкнууд бол нэг үндсэлтэй тогтоогоод наривчлаад одоо гаргаал явах хэрэгтэй. Тэр одоо бол хүмүүс одоо зээл хата 0.5-аас 1% шимтгэл төлөвлөсгүй гэдэг ойлголтыг хэлчихсэн тийм. Тэгэхээр одоо зээл хата очтой банкнаас нэг шимтгэл нэхэд ийлээ. Одоо тэгээд энэ банк бол бидэнд ямар нэгэн байдлаар одоо энэ манай хариу бол эрүүлж эхлэегүй байна. Бидний байр суурь бол банк одоо 1% шимтгэл байна уу 0.5% шимтгэл авах ёсгүй. Үүнийг үндслэлтэд тогтоогоод ил тод нээлттэй одоо мэдээлэх ёстой. Энэ нь одоо тэнд ажиллаж байгаа нэг хүний зээл олгоход хэдэн одоо цаг минутын юм уу хэдэн өдрийн асуудал ороод байгаа. За энэ дээр одоо яг тийм зардал гарч байна. Энэ нь бол одоо ингээд энэ зардлуудаас бүрднэ гэдэг үндслэлтэд тогтоогоод мэдээлэх ёстой. Уран бас дурдсан нь одоо зээл олголтын шимтгэлийг зээл гарах үйл ажиллагааны одоо зардлаар тодорхойлох хэрэгтэй гэсэн тийм. Энэ нь одоо яг ямар хуулийн зохицуулалт гэдэг нь хуулийн За банк эрхлэхийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа одоо зээл олгохтой холбоотой зохицуулсан юм хууль байгаа. Урт нэртэй хууль байгаа. 2021 онд одоо энэ бол шинжилэн найруулга хийгдсэн. Энэ хуулийн 6-гийн 5, 6-гийн 6-ад бол энэ талаар наривчлан заасан байгаа. Үйлчилгээний шимтгэл хураамжийн хувь хэмжээг үндсэлтэд тогтоох ёстой гэдэг. Тэгээд өөрсдийн гаргаж байгаа тайлбараар бол энэ чинь тэгээд нөгөө зээл олгохдоо зээл олгосны шимтгэл гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр зээл олгоны шимтгэл үйл ажиллагааны зардал байх юм бол энэ яг одоо зээлдэгчдэд зарцуулж байгаа хэсгээ бол нотлох ёстой. Тэгэхээр Томас
хийсэн шалгалтаар ипотекийн зээлийн шийтгэлийн нэг хувиар одоо хичнээн сэдэн төрөвний одоо ийм шийтгэл гарсан байгаа. Энэ бүдүүр таван байртанд тогтсон байгаа юм шүү. За энэ бол юун дээр байгаа материал дотор бол байгаа наривчлаад гарах боломжтой. Гэхдээ одоо материал бол прокурор төрлийн хэргийн материал прокурорт одоо өргөгдсөн учраас шууд хэлэх боломжгүй байна. За. Штат хүмүүсээс шигүүрсэл нэг хэвчээд байгаа шууд амжилт үзүүлээ. Манай улсад зээл авчгүй иргэд за зээл авах буй арчаад